Америк доллар буюу 8 орчим их найдаар бууруулж Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум Америк доллар буюу 5 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан сайн мэдээг дуулгаж байсан бол өнөөдөр эхний 100 хоногийнхоо босгон дээр оюутлогын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар оюутлогын баялагаас өр зээлэн төлөх байсан 6.2 тэрбум Америк доллар буюу 22 их найд төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум Америк доллар буюу 8 орчим их найд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт оюутлогын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх 3 жил тутамд эргэж харж хилэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт энэ жил бид оюутлогоогоос ноогдол ашиг авнаа. Энэ асуудлаар Rio Tinto-тай ажиллагаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд оюутлогын баялагаас төлөгдөх 8.4 тэрбум Америк доллар буюу 30 орчим их найд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум Америк доллар буюу 13 орчим их найд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Оюутлогын төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр бид цаашдаа хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт Монгол Улсын ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монгол төрийн наадмын өмнөхөн монголчууд эрх ашгаа хаанхын хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг нотлон харууллаа. Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчсан чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан өөрийн улс тэнцүү хамгаалж хамтран ажиллах болно. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармаалтаа нотлон харуулж үр дүнд хүрч чадсан талархал оюутлогын бүлэг ордын нэг хэсэг онтрыг санал боловсруулж асуудлууд цэглүүдийг амжилттай удирдан зохион байгуулж даруй төлөө хичээл зүтгэсэн Монгол Улсын засгийн газрын гишүүн, Монгол Улсын засгийн сайд Загжаавын Мэнд сайд, Монгол Улсын их хурал засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр эрдэс соёлын сайд Гонгорын Дамдням, Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга Баттөмрийн энх баяр болон хэлэлцээрийн багийн хамт олон төрийн албан хаагчдаараа бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье. Тус төслийг амжилттай Монголын ард түмэнд илүү өргөөжтэй байлгахын төлөө санаа тавьж ажиллаж ирсэн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, эрхэм гишүүдтэй талархаж байна. Энэ бол монголчууд бид эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашигын төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддгийг нэгэн жишээ болон түүхэнд тод мөрөдөө үлдэх болно. Манай засгийн газар та бүгдтэй дуустгүй олон яриаг олон сайн мэдээ дуулгахын төлөө хичээл ажилласаар байна. Үндэсний эрх ашиг хамгаалан улс орноо гэсэн нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэсэн бүх монгол хүнд талархал илэрхийлье. Эрх чөлөөний нар хэн бүрийг алагчлгүй ивэх болтугай. Монголын хувь заяа монгол хүний гарт бий. Монголын заяа их. За. За, оюутлогын Rio Tinto групптэй хийсэн хэлцээр 2025 онд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 7 жил тутамд эргэн харахын боломж нь 25 онд өссөн 10 сараас эхлээд засгийн газар тасралтгүй ажиллалаа. За, хэлцээр маш хүнд нөхцөлд улссан гэдгийг өнөө хэлхэн зүв баг. За, хэлцээрийн шатанд өнөөдөр эцлийн шийдвэрлэлээ. Зээлийн хүү өнөөдөр бол хувь нийлүүлэгчдийн хүү зээлийн хүү 10.5% байгаа. Энийг бид нар 7.9-дэр авчирлаа. 2.5% буулгалаа. Нийтдээ 6.2 тэрбум долларын хэмнэлтийг гаргасан. Монголын талд эрхийн өгөөж нь 2.5 тэрбум доллар буюу одоо 8.7 их найдаа нэмэгдүүлж чадлаа.
За ер нь бол энэ хүүг тогтоохдоо бид нар ямар аргачлалыг барих гэхээр хувь нөлөөлөгчдийн хувь бол иргэнбэр хамгийн сүүл төлөгдөх хамгийн өндөр хувь байсан. За энэ дээр төслийн зээл гэж бас байгаа. За төслийн оюутлогын төслийн одоо эрсдлийг үнэлээд олон улсын санхүүгийн байгууллагуудын өгсөн зээлийн 901 байгаа. Тэгэхээр бид нар 7.9 гэдэг бол энэ олон улсын байгууллагуудын өгсөн оюутлогын нэгдүгээр иргэнбийн зээлээс хамгийн багаар хүүгийн тогтоож чадж байгаа. Хоёрдугаарт манай дотоодын аж ахуйн нэгжүүд олон улсын зах зээл дээрээс 8.2-6-гийн хооронд 8.6-гийн хооронд санхүүжилтийг босгох чадлаа. Тэгэхээр энэ бол маш том үр дүнтэй хэлцэл болсон. За нөгөө талын юу хэр зэрэг энэ 7 жилийн хугацаа гэдэг бол хэтэрхий урт хугацаа байсан. Тэгэхээр энэ хугацааг бол одоо хэлцэрийн шатнд 3 жил болгосон 7 жилээс. За энэ бол одоо божтой үр дүн болсон гэж харж байна. Софтвер нэмэх нь 4. Ногд ашиг сая ерөнхий сайд мэдээлэлтэй хэллээ. Ногд ашиг оюутлогоос энэ жил авна. Менежментийн задлыг нэмэхгүй байх дээр Монголын талаас саналтаа хийж чадах юм уу? Монголын одоо оюутлог 103 гишүүн болоод яг энэ дээр хэмжээгээр ирэх юм байна уу? За тэгэхээр менежментийн зардлыг бууруулах чиглэлээр одоо хэлэлцээр хийгдээд амжилтанд хүрсэн. Одоо гэрээ хувь нөлөөлөгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж менежментийн шинэ гэрээг хийх ёстой. Энэ ажил Эрдэнэс Монгол буюу одоо Чингис хаан үндэсний баялагын сан компани дээр хийгдэж байна. Тэгвэл Телмүн дарах захиралтай одоо хамт олон энэ дээр идэвхтэй ажиллаж байгаа. Засаглалыг тодорхой болгоно, үр дүн суурилсан үзүүлэлтүүдийг суулгана. Манай улс одоо засаглалд хяналт тавьж болдог энэ зохицуултуудыг оруулахаар тохиролцсон байгаа. Нэг зүйлийг тодорхой хэлье. Дэлхийн уул уурхайн томоохон төслүүд одоо бид Анкора гэж олон улсын байгууллагыг хөсөлж авч одоо зөвлөгөө авсан. Бидэнд бол 3.5-аас 4.5-ийн хооронд менежментийн төлбөрийг бууруулж оруулж ирч чадвал та бүхэн одоо бас амжилтанд хүрч байна гэж үзэж байна. Нэг хоёрдугаар зардалсан тооцооллыг нийт компаниудын бараг 80 орчим хувь. За тэгээд одоо бас энд ганцхан төлбөр биш. Одоо гэрээн дээр туссан байгаа 6% биш. Энэ төлбөргээ дахиад 6% байгаа. Дээр нь одоо бас төлбөр байдаг. Ингээд нийтдээ 3 төлбөр нийлээд бараг 10% хүрдэгэ. Энийг бид нар 395% хүргэж одоо бууруулж чадсан. Энэний үр дүнд бид 2.2 тэрбум долларын зардлыг бууруулж 1.5 тэрбум долларын одоо өгөөжийг нэмэгдүүлсэн юм ашигыг гаргаж чадсан.